Сайн манайхаа дараагийн хавьчлэгээр болж байна. Энэ удаагийн хавьчлэгээр өмнө ярьж байсан парасайт цувралын эхний бүлгийн сүүлийн 3 ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Зүйн маань цагдаа нарт баригдах үед доторх шимэгт буюу хайдийн манай үнийг шууд комын байдалд оруулчихдаг. За хайди гэдэг нь болохоор зүйний дотор байгаа шимэгчийн нэр шүү. За энэ нэрийг нь болохоор Кано гэсэн буюу тэрнээс хойш юу манай хэд бүгдээрээ хайдигээ дуудаад байгаа болохоор энийг өрн дуудаад явчих. Нэг үгээр бол сүйний доторх шимэгчин сэрс үед түүнийг хайди гэж дуудана. Энгийн үед нь болохоор сүй ингээл дуудаа авчна. За үүний дараагаар тусгай багийнхан сүйнийг судлаад үзтэл зүгээр л энгийн хүн гэж гарч ирсэн болохоор нарийн судалгаа явуулахын тулд төв рүү авч явахаар болдог. Хайди маань сүйнийг цагдаа нарын дарамт шахалт бүр цаашлаад тамлалт явагдаж магадгүйгээд хамгаалахын тулд хүчээр комын байдалд оруулчихсан юм байна лээ. Энэ завшаанаар анхудаа манай хоёр сүйний бодол дотор нүүр тулж уулзалддаг. Ер нь л сүйний сэтгэл зүйн хүнд байгаа энэ үед хайди сэтгэл санааг нь дэмжиж мөн дээрээс нь манай хоёрыг улан дотносож нэг нэгнээ мэдэх боломж олддог. Энэ үеэр Ким өрдөгч маань Каногийн талаар мэдээлэл аваад түүнийг амархан хаагаад олчихдаг. За тэгээд нэгэн баригдсан Кано маань мэдж байгаа бүх юм аялий. Гэхдээ танаа цагдаа хэлц рүү ч очихгүй өөр газар очие гэж хэлдэг. Яагаад гэсэн чинь Ким өрдөгчийн туслахыг барьцаанд байсан шимэгчийг нь алж байгааг харчихсан бөгөөд тэрийгэ шимэгч гэдэл бодчихсан юм байна лээ. Тэгээ харсан зүйлээ хэлээд бүр Ким өрдөгчийн туслах гэдгийг нь хүртэл зургнаас хараад баталж өгдөг. Манай Ким өрдөгчийн хувьд ямар зорилготойгоор Кано барьсныг мэдэхгүйч туслах нь хүртэл шимэгч болсныг мэдээд өөр итгэх хүн байхгүй болохоор ч тэрөө Канод хамтрах санал тавьдаг. Ким өрдөгчийн хувьд сүйнийг хүн гэдгийг мэдж байгаа болохоор солих зорилготой байгаа. Харин Каногийн хувьд бол сүйний ачаар хэд хэд удаа аврагдсан болохоор ачийг нь хариулах боломжгүй хүссэн үсээгүй нэг бөөн хэрүүл урал болж иж нэг юм хамтрахаар болдог. За манай хоёрын төлөвлөгөө нь болохоор Канод нууц өнөмлөх хөвч тусгай баг руу нэвтрүүлээд дэндээс нь сүйнийг суллахаар болдог. Бараг л төлөвлөгөө нь бүтэж байсан ч гинт дээрээс нь тушаал ирээд яаралтайгаар сүйнийг төв рүү шилжүүлэхээр болчихдог. Хазар яг тэр үед нь Кано маань сүйнтэй ойрхон байсан болохоор хамт нэг чиглэх хамгаалтанд явахаар болдог. За тэгээд тээвэрлэлт хэвэн явагдаж байтал гин чимэгчтэй халдлага болдог. Мэдээж нөгөө Ким өрдөгчийн туслах нь мэдээлэл өгчихсөн бөгөөд өөр нэг шимэгчийг барьцаалчихсан болохоор дахиад л өөрсдөд нь гайвуулна гэдээ устдахаар дайрж байгаа нь энэ байдаг. За тэгээд шимэгчд болон тусгайгийнхны эсрэг нэлээд ширүүн дулаан болох бөгөөд энэ завшаанаар нь Кано маань ямар тач сүйнийг суллаад зогтож чаддаг. Гэхдээ манай хоёрын араас Ким өрдөгчийн туслах нь хамтдаа хуугсаар яваад мөрдөгчийг мань аваад манай хоёрын араас хөөж эхэлдэг. Эхэндээ сүйний араас явж байгаа юм шиг байсан ч гинт чиглэлээ өөрчлөөд хөнгөө байшингийн гадаа очиж зогсчихдог. За аюу болсон гэсэн чинь Ким өрдөгчийг шимэгчтэй ахлахтаа уулзуулаад өөрсдийнхөө талд оруулах гэж байсан юм байна лээ. Гэхдээ манай шудраг мөрдөгч юу гэж тэдний талд орох вэ? Шууд эсэргүүцээд шимэгчдийг алах гэтэл хормын дотор манай мөрдөгчийг алаад биеийг нь өрөм болгочихдог. Яг энэ аимшигтай дүр зураглалыг сүйн маань нүдээр харах бөгөөд уг нь хөөх юм аврах гээд ирж байсан юм байна лээ. Харамсалтай нь арай л хожимдож ирээд аварч чадлагүй нүдэн дээрээ хамгийн дотны үнэ алддаг. Өөрийнх нь хувьд аав шүгээсэн хүнээ алдсан сүйн маань хяналтаа алдах үед хайди биеийг нь удирдаад Каногийн хамтаар зүгтаж чаддаг. Хүндхэн үйл явдлын дараагаар сүйн маань арай тавширсан байх бөгөөд манай хоёр хэсэг чимээгүй нүүдийгээд Каногийн найзын гэрлүүний хооролдог. Ядж яхад мессежээр гэрийн аяг болон хаалганы кодыг нь авах бөгөөд Каногийн утас гэрийнх нь компьютертэй холбоотой байсан болохоор ихчийнх нь биеийн орсон шимэг чаана очих гэж байгааг нь мэдчихдэг. Удалгүй манай хоёр гэртний ирэх бөгөөд сүйн маань Ким өрдөгчийн өшөөг авахын тулд чой ахлахад үннийг хэлээд хамтарч ажиллах хэрэгтэйгээд ганцаараа уулзгаар явдаг. За тэгээд удалгүй очиж уулзаад Ким өрдөгч болон туслах хоёр хоёулаа шимэгч болоод хувирчихсан гэд хэлж дуусаагүй байтал чой ахлах манай үнийг барих гэж оролдох үед азар малтарч чаддаг. Сүйнтэй уулзахын өмнө чой ахлах дээр Ким өрдөгч ирээд шимэгчдийн орогдох байрны талаар баттай мэдээлэл ирсэн болохоор яаралтай ажиллагаа явуулаад буулгаж авъя гэд санал хэлсэн юм байлээ. Хэрвээ сүйний хэлсэн үнэн байх юм бол хорогдох газраа өөртөө зааж өгж байгаа энэ шимэгчид мэдээж өөрөх бэлтчихсэн байх нь тодорхой. Тийм болохоор шууд яваад ороход хэтэрхий эрсдэлтэй гэж үзээд туслахын үстнээс нууцаар шалгаад үзтэл нөгөө хүн зүгээр л хүн байж таардаг. Мэдээж энэ туслах нь зүгээр л хүн. Гэхдээ Кано маань барьцаанд дэсэн шимэгчийг алж явахыг харсан болохоор шимэгчгээд бодчихсон. Хөөх юм тэрийг л хэлсэн бөгөөд харамсалтай энэ буруу ойлголт нь манай хоёрын мэдээлэлд эргэлзэхэд хүргэдэг. Ядаж байхад 3 хоногийн дараа олон нийтийн тэмдэглэлт өдөр болох гэж байгаа бөгөөд тэр баярт нь хотын дарганд оролцож сонгуулийн ажлаа хийх гээд байгаа юм байна лээ. Тэрнээс нь өмнө шимэгчдийн бүлэгмийг олж устгаад ямар ч байсан баярын үйл ажиллагааг хэвэн явуулах ёстой гэдэг тушаал ирчихсэн. Дээрээс нь туслахыг нь шалгаад үзтэл угаасаа л хүн байсан болохоор гайгүй байх гээд ажиллагааг явуулахар болдог. Энэ хооронд Кано маань сүйнийг авахаар араас нь гарчихсан байсан бөгөөд буцаад найзын хургуу явж байтэл нөгөө өвч нь аль үжээ найзынд нь ирчихсэн. Хурдан сүйнийг авчрахгүй байх юм бол найзыг чинь аллаа шүү энэ гэдэл сүрдүүлээ залгадаг. Ядчаах өнөөдөр хайди хитрхээ хитгэвтэй байжсан болохоор 3 цагийн турш сэргэж чадахгүйгээд унтчихсан байдаг. Гэхдээ л найзыгаа
ингээд орхиж чадахгүй болохоор манай хоёр жижигхэн төлөвлөгөө боловсруулад очсон ч харамсалтай нэрн бүтлгүүтэд Кану маань нүдэн дээрээ найзаагаа алддаг. Канугийн найз бол ёстой жинхэнэ найз шиг найз байсан. Ядарчихсан явж байхад нь гэртээ байлгаад дээрээс нь мөнгө төгрөг өгөөд эцэст нь найзыгаа цугтаалахын тулд ингээд хамаа золиослоо дуустдаг. За энэ үеэр тусгай тасаг болон цагдаагийн хамтарсан хүчин шимэгчдийн байгаа байршил руу дайралт их бөгөөд тэнд байсан нэлээд хэдэн шимэгчдийг ямар ч асуудалгүйгээр бүгдийг нь устгаж чаддаг. Яагаад шимэгч вэж өөрсдийнхөө төрлийг ингэж алдаг үлээ гэсэн чинь шимэгчдийн толгойлогч нь бүр нэлээд ухаантайгаар болохоор зөвхөн өөрийгөө доод бусдыгаа золиослсон байж таардаг. Бүлгэн үүсгэсэн эдгээр шимэгчдийг устгаж байж 3 хоногийн дараа болох баярын үйл ажиллагаа хийм явагдах боломжтой бөгөөд тэр үеэр нь хотын даргын биеинд нь ороод эрх мэдэлтэй болох зорилготой байсан юм байна лээ. За ингээд ажиллагаа нь амжилттай болсны дараагаар шууд Сүүин болон Канугийн эгч хоёрын царайг нийтэд ил зарлаад бүр мөсөн дуусгахаар шийдсэн байдаг. Яг ингээд өөрийнхөө төлөө бусдыг алж байгааг нь Канугийг харцдах бөгөөд дээрээс нь Сүүин болон Канугийн хоёрын зураг нүртэл ил болчихсон болохоор Сүүин рүү залгаад хамтрах санал тавьдаг. Хэдийгээр хоорондоо дайснууд ч гэсэн яг одоогийн байдлаар манай хоёрын хувьд шимэгчдийн толгойлогчоос өшөөг авах хүсэл хоёуланд нь байгаа болохоор түүнийг устгах өөртөө төр хугацаанд хамтрахаар болцгоодог. Жойхлох ажиллагаанаас хойш гим өртөгчийг сэжиглээд байсан болохоор яг баярын өдөр асуудал үүсэхгүй тулд худал мэдээлэл гаргаад жойхлохын багийнхныг өөр газар руу явуулахаар болгочихдог. Ингээд асуудал үүсгэх хөнгөө болсон болохоор ямар ч асуудалгүйгээр хотын даргын биеийг авах боломжтой болдог. Энэ үеэр Хайди маань жойхлоход гим өртөгчийн цаа цанааг нь хэлэх бөгөөд угаасаа эргэлзээд байсан болохоор манай хүн шууд буцаад баярын үйл ажиллагаараа явдаг. Гим өртөгч болон туслах хоёр нь бас өөрхөн төлөвлөгөө гаргачихсан байдаг. Олон хүний нүдэн дээр шууд шимэгч болоод хотын дарга руу дайрах бөгөөд энэ үеэр туслах нь гарч ирээд шимэгчийг алж буй баатрын дүр тоглоод хотын даргыг аюулгүй газарт аваачна. Аюулгүй газарч гэжтэй хөнгүү газарт аваачих бөгөөд тэр завшаанаар нь гяс хотын даргын биеинд нь орох байсан ч манай хэд бөөнөөрөө гарч ирээд төлөвлөгөөг нь бүтлгүүтүүлдэг. За тэгээд бөөн бужигнаан дундаас Кану маань хотын даргаыг аваа зугтаж чаддаг. Энэ хооронд нэгэнт биенээсээ гарчихсан шимэгчдийн толгойлогч яаралтай биеинд орох шаардлагатай болох бөгөөд мэдээж хамгийн ойройсон туслагийнх нь биеийг булаагаад авчихлгүй яах вэ? Өөрсдийнхөө төрлийг хүртэл юм чинээ бодлого устгасан шимэгч өөрийг нь ч гэсэн юу ч бодлого ална гэдгийг мэдэхгүй хамтарч байсан тэнийг амтнд яг таарсан ямар ч үн цэнэгүй сайхан хөхөл байсан да. За ингээд манай хэд хоорондоо нэлийн алцах бөгөөд Канугийн ч гэсэн алуулаад эцэст нь Хайди маань шимэгчдийн толгойлогчийн эсрэг үлдээд яг тулалдаж байх үед жойхлох гарч ирснээр манай хоёр нийлж аваад эцэст нь нэг юм толгойлогчийг устгаж чаддаг. Энэ үйл явдлаас хойш хэдэн сарын хугацаа өнгөрөөд Кану маань жойхлохын багт орчихсон ажиллаж байгаа бөгөөд Сүүнийг хүсэх юм бол хамтарч ажиллая гэж санал тавьдаг. Яг энэ үеэр жойхлох дээр Японоос ирсэн сэтгүүлч Шинчи гээд шимэгчдийн талаар нэлээд мэдээлэлтэй хүн хамтарч ажиллахаар ирж байгааг киноны маань эхний сизонд дуусдаг. За энэ ирж уулзж байгаа хүн яг ямар учиртай хүн гэдгийг манайхны зарим нь мэдчихэж байгаа. Тэг мэдж байгаа юм бах юм бол комент хэсэгт бичээд үлдээгээрэй. За ингээд эцэст нь бичлэгэнд таалагдсан бол дараагийн юмудаа дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.